Би анх нүүдэлч тэмцэглэлийн хичээлд ороод маш их эсэргүүцэл, маш их тэрсэлтэнтэй байсан. Тэгээд одоо тэрийг мартсан байхгүй юу? Яг тухайн үед юутай тэрсэлдээд яагаад ингэж асуудлууд үүсгээд исэн бэ? Тэгээд хичээлээ ухрааж үзээд өөрийгөө харсан л да. Тэгэхээр надад юу ажиглагдаж анзаарчихсан бэ гэхээр маш их хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ өндөртэй, өөрийгөө ойлгуулах гэсэн тийм хүсэлтэй тийм байсан. Тэгэхээр яагаад би хүлээн зөвшөөрөгдөх гэдэг вэ? Яагаад би ойлгох гэж хичээгээд байгаа гэдэг асуулт байна шүү дээ. Яагаад юм бол хүн юу яагаад ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгцээтэй юм бэ? Ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байгаад байвал яагаад гэж. За тэгээд бодож явж байгаа би нарны тухай бодож ирсэн. Бид нарыг амьтаа гэж үздэг тийм. За тэгвэл нарыг яг хичнээн хүн ойлгож хүлээн зөвшөөрдөг юм. Амьтаа гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг юм. Тэ муу хүн байсан ч, сайн хүн байсан ч ямар ч ялгамжгүйгээр хайрлаж хичээд хэрлээд өгөж чаддаг юм байна. Тэгээ бодохоор нар яг ойлгогддог юм уу? Хүлээн зөвшөөрөгддөг юм уу? Тэгэхээр би нартай өөрийгөө харьцуулахад яагаад хүмүүс намайг ойлгох ёстой гэж? Яагаад би бусад хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж? Тэгэхээр нарыг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр мөн чанар тэр байгаа байдлыг нь ойлгож чадахгүй байгаа хүмүүст л асуудал байгаа юм шүү. Нарыг тэгээд ойлгохгүй байлаа гэд нар биш болчих юм уу? Тэгвэл би бусад хүлээн зөвшөөрөхгүй байвал би биш болчих юм уу? Тэгээд тэрийг ойлгож хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүст асуудал байгаа юм шүү. Тэр хүн болгонд хүлээн зөвшөөрөх боломжтой гэж юм. Тэгээд бодохоор нөгөө нь тийм биш те. Тэгвэл бид нэр яагаад бусад ойлгож хүлээн зөвшөөрөх хүсдэг юм бэ? Тэгснээр хүн өөрийгөө бас ойлгож хүлээн зөвшөөрөх бас боломжтой болдог юм байна. Би бусдад ойлгогдсноор би өөрийгөө ойлгох гэдэг. Би бусдад хүлээн зөвшөөрөгчдөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг. Тэгвэл бусдад заавал ойлгохдохгүйгээр бусдад заавал хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө ойлгож өөрийгөө хүлээн зөвшөөрч болох юм. Яагаад болтгоо? Би өөрийгөө ойлгож л, би өөрийгөө хүлээн зөвшөөрч, би өөрийгөө хайрлаж л. Бусад хүн намайг хайрлахгүй байсан ч гэсэн би өөрийгөө хайрлаж л. Бусад хүн ойлгохгүй байсан ч гэсэн би өөрийгөө ойлгож л. Бусад хүн хүлээн зөвшөөрөхгүй байсан ч гэсэн би өөрийгөө хүлээн зөвшөөрч л. За, амжилт.